Dately үзье гэсэн үү? New Dately 100 нэмэх body count. Oh, that's crazy. Тасан бацхан нөө Dately шоуны үзэгчтэй. Баярлалаа. Түлхэр хамтрагтай. Амин зөв бодог уншигоо дата. Oh, GG лаймаас над руу холбогдсон маань хариу бичээгүй шүү дээ. Яа, тэгсэн чинь реклам нь яваад эхэлцээ байдаг шээс. Тэнд ирсэн магаад бүгдээрээ Bro, why you don't like money? I don't know, man. I just don't like money, man. гонүтэй анасаа гэж хүсэж. Бүгдээ алгадчихсан. За бүгдээрээ орцтой алгадчихъя. За манай амраа маань хоёр залуу хөтлөөд нааша замдаа гарсан байна, тийм ээ? Үе, жоох хөвгтэй юм шүү. Аюу салаавчиж хөтлөөш явах тийш яваад. За өргөрөө. За дахиад нэг шат. За баруун тийшээ. Яа, миний үлдэр гიშглээ. Онцлог нь хоёулаа угаасаа гараа барьцсан байна гэж шах. За чигээр алхаарай. Түрүү нэгийг аваарай. За манай заяагийн ажил сууж байгаа залуу цэг суугаараа те яг надтай болцох юм шиг өөдөөс араас Урагшаа гарч. урагшаага үзэгчдэг. Ямар гоё. Яг нэг voice шиг шаадстэй сая. Ямар гоё механикл эрг үйжээ. Али дахиад нэг эргдээ. Али ингэж жагаад. За дахиад. Йоо, чав. Сандал нь эргдэг юм шиг шааж тээ. Ямар гоё шаваа. Зя гайхалтай. За манай орцогчд маань бол гараад ирсэн байна. Тэгээд бүгд нэг алгадчихсан шоу хийдэг. Yeah. Ацсан ч гэсэн амраадаа баярлалаа. Бүгд амраадаа нэг алгадчихсан яа. 3 хүн ажлыг уус жоох хэцүү юм бэл. Яг хоёр нь энэ дээр байхад нэг нь IT-нд бүр ойлгоцсон. Ок. Шүүгчиг шааждаг шээ. Зя манай хоёр залуугаас эхлээд өөрсдөө танилцуулаад. Яа, гэтээ хэн 101 body count вэ? Чатаагаарай. A, B, C. A, B, C. Which one? Эхлэх үү. За миний ажил сууж байгаа залуу маань эхлээд гоё өөрийгөө танилцуулаад яагаад энэ эмэгтэй чамайг сонгох хэрэгтэй вэ те тэрийг хэлээ. За наваа маргад гэдэг тийм тэгээ одоо нэгтлэн бодогч мэрэгчлээ тийм залуу байна. 3 сарын өмнө Монголд ирсэн. Вау. Хаанаас ирсэн бэ? Тайванаас. Сургуулаа төгсөөд. Тийм сургуулаа төгсөөд тийм ирсэн. Тэгээ одоо мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Зя. Ер нь амьдралын талбар дээр яг гарцсан л яваад юм ба шүү дээ. Дөнгөж эхэлж байгаа юм байна те. Оо ер нь алцаа амжирч илээ. Наваг сонгох шалтгаан болвол би чамайг үнэхээр яг принцесс мэдрэмжийг чинь чамд өгнө. Вау, баярлалаа. That's cap. Миний микийг жоон шаардлагач. За. За манай нөгөө залуу. Принцесс мэдрэмжийг өгнө гэж тийм яар гоё юм бэ. За бүгд энэ өрөөмөнд хүргэе. За намайг Мөнхтөр гэдэг. За би одоо 25 настай ажил жуулчлалын мэргэжлээ төгсөөд одоо мэргэжлэрээ дэт ажиллах байгаа. Арилжаа байдаг. За одоо нэг тиймэрхүү залуу байна да. Арилжаа ч юм. Одоо шалтгаан гэх юм бол тэрийг тусдаа ярина. Юу шаагаад байгаа юм бэ? Гэхдээ одоо чамайг Одоо хэлжий чамтай тустай ярих боломж олдсон шүү дээ. За би ямар ч гэсэн одоогийн байдлаар 4 хэлээр ярьдаг. Одоо 5 6 дахь сурж байгаа. Тэгээд Энэ олон хэлээр яах гэдэг юм чи? Олон орны охинтой өөр шаардлах гэдэг юм уу юу? nice 4 хэл те. За ямар хэл вэ? за англи японоор бол чөлөөтэй ярина. Да бас монгол их хэлээрээ ярина ярьчин. Уг ер нь ярьдаг юм болов гүн болов мэдэхгүй байна. Их хэлээр жоохон муу юм шүү. Харин их хэлдээ жоохон муу байгаа юм аа. Тэгээд яг тооцно гэвэл дохионы хэлээр нь бол бас дажгүй ярьцдаг. Чи зөвөр хоёр л хэлтэй юм биш үү? 5 хэл мэл шаасан шүү. Би тэр хідээлтэй. Монголоор ярьчин, англиар ярина, польшоор ярина, туркээр ярина, дохионы хэлээр шаана. Испани хэл жоохон сурсан. Вайн бүр 6-аар шахна. Өөр ямар хэл авах вэ? Бас хамаа дотор нэг хэлтэй 7 хэлтэй байна шүү дээ. Easy. Би тэгвэл баг 4 5 6 хэлтэй юм биш үү? Дохионы хэл оруулсан шүү. Тэгээ одоо Франц хэл, Орос хэл хоёр сурж байгаа. Тэгээд ер нь Болчих байхаа. Вау, nice. Ямар тэгээд зүгээр алгач идэх үү? Яа. Тэгэхээр гоё олон хэлтэй залуу. Bonjour, bonjour. давхараас би илэг үзүүлдэг байгаа. Тэгэхээр ер нь бол өсгүүдээ хандаж хэлдэг. Ер нь бол Чи одоо ингэ гинт байхгүй болчихно гэж яах вэ? Охинтой харьцажсэн баяр. Кореа хэл сурчулаа. Солонгос хэлийг яг үндэ сурыг гэж сурах хүсэл төрвөл ямар ч асуудалгүй хэл үстэй. Одоо монгол хүмүүс сурахад хамгийн амархан хэл чинь солонгос хэл үстэй. Солонгос очсон нохоо 6 сарын дотор солонгосоор ирж сурдаг гэдэг үстэй. Зэзэж солонгос хэлийг хэцүү гэж би энэс авраа сонсож байгаагүй. Маш амархан хэл гэл. Байхгүй л шүү. За
Авьяастай залуу байна. За манай эмэгтэй. Тэгэж бас солонгос хэлийг чинь сурахад те амархан болгох шалтгаан гэх юм бол те солонгосын медиа салбар амар штэ. Тэгвэл одоо physical Asia те үтгэл солонгос хэлний үг хэрэг болж байгаа юм чинь те. Тэгээ бага солонгос контент бүх юм байгаа юм чинь. Солонгос хэл сурах нэг тийм шалтгаан бол зөндөл байгаа юм. Өөрийгөө танилцуулъя тийм ээ. За намайг Солонгоо гэдэг 28 настай. Тэгээд хүний нөөцийн мэрэгчлээ ийм хүн байна. Хүний нөөц. Өмнө бас манайд яг Солонгоо гэд хүний нөөцийг орж ирсэн шүү дээ. Энэ солонгоо нар ер нь хүн нөөцлөгтэй гэсэн юм байна. Найзууд нь бүр ямар гоё дэмжлэгтэй юм бэ те? Хорон шулан бүр тэнд дискочин шулан бүр лагж тийм ээ. Окей. За яагаад чамайг сонгох хэрэгтэй вэ те? Солонгоо. Яагаад бол ганц эмэгтэй байна. Энд сууж байгаа. Сайн ярилцдаг гэх юм уу? Нэг одоо нэг шалтгаангүй уурлаад байхгүй, уурлаад хүлээгээд байхгүй. Яг яагаад уурласнаа шууд хэлж. 28 настай хүмүүс амьд юм байна шат. That's crazy. Ойлголцдог. Вау, эмэгтэй хүнд байх ёстой бас чанарын нэг байна тийм ээ. Тэгэхгүй бол октоо ч нөр ингээд яг яасан мэддэхгүй байгаа октоод гинэ сая олон даа дээр хэлчихлээ гэх шах. Охинчин гэх шах тийм. Өөрөө нэг юм олон охинтой ярьсан юм шах тийм. Октоод ер нь тиймэрхүү байдал гоё байдаг ш тийм ээ. За. Окей. За манайд маань тэгвэл өмнөх харилцаа хийгээд дууссан бай. Тэгээ яагаад энд сууж байгаа вэ те? За манай маргадаас эхлэе. Ер нь дуусгаагүй, ер нь харилцаа байгаагүй. Йоо айлаа ш. Дуусгаагүй ирсэн юм шаш. 50-аас ирсэн бүр 50-аад найз өхнөө ирсэн бүр амар шааж байгаа гэж бодлоо. Яг хөө 10 жилийн нэг юм үрхэл байгаа. Гэхдээ тэрийг бол би тооцдог юм уу? Тооцдгүй бай те. Яагаад тооцохгүй вэ? Тэр айгуу сонирм байна л да. Тэр охин яг яасан бэ те? Улираа тэндээ үлдсэн юм уу те? Яасан бэ? Юу хийвэл үерхлийг тооцохгүй гэж ингэж бодож болдог юм бэ? Технологи окей. Зүгээр ер нь надад тооцогдохгүй л байгаа. Тэр охинд яасан бол Би хамгийн гоё гэсэн үз. вау. Йоо мандны энэ сайдгээ саунд бордох энэ ямар аюу вэ сонсоо доо. Тэ. Би 10 жилээр нэг охинтой үргэлжлэсэн. Уулын тэр охинд би амар хайртайс л та. Тааш тэр охин намайг үргэлжлээ тооцдог юм байна. Ашуух. Яар уутай. Хоёул шүү дээ тийм ээ. За манай залуу. 5 хэлээ залуу. 3x-тэй. Тэгээ сүүлийнхаа x-ээс салсан шалтгаан нь болохоор body count бүр арай л их бэстийг мэдсэн. Йоо мэдсэн. Хаанаас? Чи хайгаадсан мó? Энтэ онцноо. Гэхдээ яг хаа найзуудаараа суучаад шийдгэлээ тоглож байгаа. Тэгээд санаандгүй мэдчихсэн. Тэгээд яг тэр үедээ бол миний body count-аас бараг 5 дахин их байсан. Тэгээд чиний body count 1 байсан уу? Ямар ч байсан 40 гарцсан байсан. Йоо! Тэгээ одоо бол бараг 50-60 руу орсон байх. Юу вэ? Хизээ салсан юм бэ? Хөөе. Бараг 100 руу өгсөн ч гэж магадгүй. Наачаа тариад ихсдүүлэг чи айрат явахныг ингэж болохгүй шүү дээ чи. 40 хүнтэй унтсан байж болно гэхдээ аашаах тий. 100 руу төгссөн байж магадгүй шээс. Ямар амар юм бэ? Гэхдээ яг тэгэл хөдөлмөрч авах юм шүү. Маш тууштай заяаны хайгаа яваад байгаа юм шиг. Яг тохирох үнэ хайгаа тохирохгүй бол заа гээл яваадсан юм шиг. Тийм байна. Тэгэхээр ер нь үерхэлд чиний хувьд ер нь body count амар чухал юм байна шүү дээ. Гүгүү. 40 is actually crazy. Тэгээ 20 дөнгөж давж 40 бол that's actually ажил хөөе. Бүтэн цаг ажил шиг шааж штэ. Одоо юу гэдэг нь 50 60-тай ах байгаа тэгээ тэр нь 40 гэвэл окей ах бол гоё шаасан байна гэж бол бодох юм байна. Тэгээ дөнгөж 20-тай охин те 40 гэвэл that's crazy. Уг нэг тоодгүй байж байгаа. Тэгээд нөгөө нэг Ер нь бол мэдгүй 20 давлаад бол амар их сонсогч байна ер нь. Гэхдээ 20-тай штэ. Ямар 30-тай байгаа штэ тий. 30-тай 20 давчвал стил их санагдж байна л да. тэрийг нь яг мэдснээс хойш жоохон санаа зовоо тэгээд нэг жоохон лавшруулж ганц нэгээр нь асууж яхад ер нь амар өөрийгөө үнэлдэггүй юм шиг санагдаа. Өөрийгөө үнэлдэггүй гэдэг нь зүгээр одоо жишээлбэл яг чи яг юу яагаад тэгэж Өөрийгөө үнэлдэг юм шиг шүү. Fuck me. бодсон бэ те? Үерхэж явах үедээ бол бас надаас гадуур харилцаатай байсан байж магадгүй гэж бодсон. Тэгээд Ер нь чи өөрөө юм жоохон хэтрүүлэн боддог хүн биш үстэй гэж байна. Тийм хартай биш үстэй. Гэтэ надаас салангуудаа нэг сайн ах жоохтой хуурай ах гэдэгээс тэрнтэйгээ нийлээд яваад гэсэн шүү дээ. Яа. Ямар хэцүү Ажил дээрээ танилцчихсан байхгүй. Тэгээ ажил дээрээ танилцчаад
Тэ нэг хуурай ах гэх нэг баян цуг яваад. Хоёр ах шээс тий. Нойтон болсон баха тэр ах чиг. Чамаас алаа шүү нойтоо авах болоо шах. За хоёулаа нойтоо. Гой ч яах ямар муухай юм бэ тий. Саас нь болсон юм уу гэхдээ. Тий сасан бос чи одоо энэ чинь сууж ш тийм ээ. Тийм. Бас тэр охинд бас баярлалаа. Манай төрлийн оролцогчийг бас 50 баярлалаа. Яа, гэхдээ чи ингээд хүнтэй танилцсан чинь Түүнтэй болцож байгаа. танилцж байгаа хүн чинь ийм яриад байвал сонгохгүй бах те. Салсан бас юм хийж байгаа те. Үүдээ нөгөө охин нэрээ ямар ч хүн байсан мэдэхгүй байна. Гэхдээ яг ингэж ярьж байвал that's all right. Сая 3 сард сансан. Ер нь гэхдээ миний ярьсан юмнаас болж те хар хилам над руу ирдгүү штэ. Гол асуудал нь та нарын комментоос, та нарын чатнаас болдсон штэ. Над руу ирсэн хил амны нэрээ 90% нь та нараас болсон. За яг 10% нь бол байна өөрөө авчи. Та нарыг хараад идсэн хил амнаас ч болж тэгэл мань зодулдیں штэ. Тэгээд таарч тохирохгүй болол салсан да. Тохирохгүй. Юу тохирохгүй байсан бэ? Юунд таарахгүйсэн бэ те? Яг үзэл бодол санаа гэх юм уу? Ер нь ингээд амьдрал дээр яг хамт ингээд амьдраад явхад бол тохиромжгүй байсан. Тийм. Хэр удаан хугацаанд үргэлжлсэн эрхлээсэн? 10 сар. 10 сар Нэг хүн хийх хугацаа л байна тий бас 10 сар гэдэг чинь. Ер нь бол таниад мэдсэн гэсэн үг юм биш үү те? Тийм. Ер нь чи эрэгтэй хүнээс юу гэн чухалчилдаг вэ? Ингээд одоо харилцаанд те? Худлаа ярьдгүй, яг үннээ илчдэг. Тэгээд хуурдгүй байхад л бусдаар бол гайгүй тийм. Би ч худлаа ярьдгүй. Бас энэ амар сонио. Хүмүүс энэргээс худлаа яриад байт юм уу? Гэхдээ би ерөөс худлаа ярьдаг шүү тохиолдно. Тэгээ худлаа ярих гол нь яг ямар шаардлага байдгийг. Манай ингээд хэлмээргүй ч юм уу те худлаа ярих шаардлага гарвал мань бол ярьдгүй. За бистаа худлаа ярьснаас яриаг хүн дээр юмсан гэдэг байхгүй юу? Би ээж таяа гэж худлаа ярьдаг юм байна. Ээж нэг юм хийгээд ингүүт те мартаа шаацаа хийцэн гэж ярангуудаа яг уцаа таснаа хийдэг. Тэрхүү судлаа ярьдгийм байна бас. Гац ярьж болохгүй юм дэл худлаа ярьдаг юм байдаг шээс. Ороо шагаад байна тий. Гол нь нөгөө нэг худлаа хэлэхээр яаж ч худлаа хэлсэн тэр нь баригдчаад байдаг. Тийм ихтэй хүн ч уусаа цаасан мэддэм байл шүү дээ. Тэгээ зөв үнэн илчүүл яг ойлголцоод явах юм дээр худлаа хэлээд улам ингээд асуудал үүсгээд байгаад гэсэн юм уу? Манайхаа бити тэгэрээ тий. Яг худлаа ирсэн бол чамайг мэдчихэд асууж байгаа шүү те. Чамайг мэдчихэд асууж байгаа болохоор битийг эн дээрээ шүү үннээ хэлээрэй гэж. За мэдсэн байх тэгсэн гэж те. Тийм. За манай хэд маань тэгвэл манай хоёр залуу маань эмэгтэй хүнээс яг юуг нь төрүүлж харддаг вэ те? Чухалчилдаг бай. Тий, чухалчилдаг бай. За. Царайг нь харна. Аха. Цаашлаад ирвэл яриаг нь харна. Аха. Яриаг сонсноо. Бас яг мэдсэн мэт за энэ хилээд аачлаа. Сонсох юм байна гэж. Алдаг гоё давтахгүй шүү дээ. За. Тэгээ ер нь бол өөрийгөө авч явж байгаа байдлын л ер нь хард юм дүү. Өөрийгөө авч явж байгаа байдал. Гадна талаасаа би авч байгаа байдал. Тийм би авч явж байгаа байдлыг хард. Окей. Манай мөхтөр 5 хэлтэй залуу. Хувцлалт юм уу? Нэг жоохон тийм нууцлаг дуу хувцлалтай хүмүүс нэг байдаг. Нууцлаг дуу хувцлал дээлмээ шаардсан. Хав юм анги орооч маа. Хижаб зөөцсөн. Тэр чинь нэг аюу хэцүү шүү дээ. Ийм нууцлагдмал байгаад яг тэрний цаана бас яг юу нуугаад байна тийм ээ. Бас тэр чинь хэцүү юм шүү. Харин тэрийг олж мэдэх чинь өөрөө бас гоё шүү дээ. Бас адал явдал шүү дээ. Шал дими. Yes. Одоо OnlyFans дээр чи хамгийн олон subscriberтай байгаа эмэгтэй чи шалтан зураг оруулахгүй байхгүй. That's crazy. Хүмүүс шалтан зураг хязгаар оруулах бол хүлээгээ сапигээ шагаад. Адал явдал тоолцсон байвал яг хаа. Зөвхөн чим догч хэсэг шиг хүүхэн гараад ирвэл жоохон dark шүү. Гэтэ ер нь манай энэ мөнхтөр жоохон харамч тийм хартай санагдаж байна. Яг энэ сүүлийн ярианаас дүгнэхэд те яг тийм үү эсвэл ер нь өөрийг хэр хартай гэж боддог вэ? Гүү штэ би бол өөрийгөө огт харгүй гэж боддоо штэ. Ер нь хар гэдэг чинь тэгэл өөртөө итгэлгүй хүний л одоо хэрэг өөртөө халдааж чадахгүй байгаа болох нөгөө хүнээс өө хайсан хүн л одоо өөртөө итгэлгүй. Тэгээд би энэ хүнд хангалтгүй байх уу гэсэн нэг тэр insecurity нь л одоо яг өөр дээр бууж чадахгүй байгаа учраас нөгөө хүний алдчих уу гээд тэгээд өөр хүн олчих уу гэсэн нэг тэр санаа нь л чамар сайн мэдээд байна. Тиймэрхүү л. Аха. Зөв. Өнөөдөр яг ямар эмхтэй хайж одоо ирсэн мэ те? Мөхтөр. Шүү хариулчаа. За, ер нь жоохон nerd талдаа байвал таалагддаг. Тий. Nerd талдаа гэсэн үү? Nerd жоохон номын хорхойтон байвал их ажиг санагдаад тий. Номын хорхойтон охин байхгүй шүү дээ одоо.
Уу яах вэ тэгэл номын хорхоотой амьдралаа бас өөр бусад амьдралтайгаа хорслуулж болно шүү дээ. Аа надаа хорхооны ном алга гших те. За заваа сонирхолтой юм. За манай Номын хорхоотой байгаа. Тайваны хувьд. Яад мэд тийм байна. Ямар ох хайж байгаа вэ? Тэ ямар охин яаж байгаа тий. Тайван охин гших те. 93 сар болж байгаа охин байна гших. Ямар боёо. Охин хайхаасаа илүү Залуу яагаад байгаа юм бэ? гүг. Яагаад байна гших? Ер нь охин хайхаасаа илүү Хүүхэн хайж байгаа гших. ямар ч ер нь эмэгтэй хүн ямар ч байсан тэр хүний яг гол яг бусдаас одоо онцгойрдог зүйлийг л мэдсэн баха тэр хүн татагддаг байхгүй юу? Нэг тийм энэ охин хайж байна. Би өнөөдөр энэ шоунд орж ирээд яг ийм охинтой очрно. Хин сан гэж юус бодоогүй шүү дээ. Зүгээр хамгийн давуу талыг хараад тэгээд нөгөө нэг юм яг нийцлэх хүртлээл байна гэсэн үг. Yes. Вау, nice. Гоё. Ямар гоё юм бэ? Зөв. Ямар гоё хөгжим шиг хариулж ба. За. 5 хэлтэй залуу маань мөхтөр маань 3-ыг Төрөөг л дуусчихгүй дөө. Төрөө чинь төрөө штэ бараа. би тэгэж дуудамааргүй. Би чам мөнхөө гэж дуудамаар юм шиг тий. За зүгээр заяа гэдээ очих шах те. Би нөө төрөө гэхээр манай төрөө тэнд байгаа байхгүй. Чи айлын төрөө штэ. Окей. За мөнхөө ядарах. Мөнхөө гэдээ. Мөнхөө 3x гэсэн тий. Тий. Тийм. За. Чи өөрөө яг хитэн body count тийм үү тий? Энэ жил 7 хүрсэн баха. Байхашаас. Ол бид зөхөд одсэ. Тэр охин надаа онц гэж бодоагүй шүү. Тийм болохоор 7 хүрсэн байхаа шүү. Бас ярьж байгаа юм шиг шээж тий. Энэ жил би 7 үрээ таа үдээсэн. За би өнгөрсөн жил 20 байсан, энэ жил 25 хүрсэн гэж шах те. За 7 тий. 3x-тэй 7 body countтэй. Тий. Сог 4 дутж шүү тийм ээ. Тийм байна. Тэр 4 бүр нь хаагуур байсан бэ гэж шахаа тий. Ер нь one night-ыг зөв зүйл гэж боддгоо, буруу зүйл гэж боддгоо. Тэгэл нэг мэдсэн чи болцсон тохиолдол бас байна ш та ганц. Чи ирээдүйд нэг мэдээл яваад байваа гэж шах те. 2 мэдсэн. За би энэ жил 14 хүрсэн гэсэн шааш те. Нөгөө охиныхоо араас орчвоо гэж шахаа тий. Нөгөө охин орж ирсэн. Тэрний 200 гарсан байгаа юм уу та. Наа бүр амар шагаад ирсэн. Нэг мэдсээр байгаа тий. Нэг мэдхэд мэдхээ болчих үү тий. За маргатын үед хитэ x-тэй вэ? Хитэн body countтэй. Би хариулахаас өмнө эмэгтэйгээс нэг юм асуучих уу? Окей, гүчээс ухтах гэдэг юм гэж шах. Би хариулна. За. Эмэгтэйг сасаар асуучих уу? Тэгээд Чамд body count чухал уу? Йоо, яараар битээр шааж байна те. Эхлээ асуугаад чухал биш шааснаа дотор нь чухал байвал чи оно штэ. Тэгэхээр шууд л хариулчих гэж. За, охин эмэгтэй хариулъя. Одоо тийм нэгэнтээ болоод өнгөрцөн юмыг одоо чухал гэх юм чамшаа чухал биш гэх юм. 100 гших заалаа шүү те. Би тэрийг өөрчилж чадахгүйгээс хойш одоо. Тийм штэ те. Ер нь nice. За, Ямар гоё одоо өнгөрснийг залуу. өнгөрсөнд нь үлдээдэг охин бай тий. За. Залуу маань. За би тоглож ин гэж битгий бодороо. Үнэ л хэлээ. За. за. 143. Юу вэ 140. Би зүгээр 100 гэж хэлсэн чинь дахиад хагасан байдаг шээсөө. Гэхдээ зүгээр яг өөрийгөө жоохон өмөрж хэлэхэд энэ шоунд орж исэн залуучууд миний мэддэг охин 10 байхад 10 гэж худлаа шаажлаа шүү дээ. За тэр өмнөх нь яах вэ чи? Энэ бол Юу хчээсэ? Гэхдээ зүгээр яг өөрийгөө жоохон өмөрж хэлэхэд энэ шоунд орж исэн залуучууд миний мэддэг охин 10 байхад 10 гэж худлаа шаажлаа шүү дээ. За Миний мэддэг охин нь 10 байхад яаж тэр залуучуудын тэр чиний мэддэг охтуудтай унцдаг чи яаж мэдчих вэ? Үнтэй үлхээгүй тэгсээ 143 is crazy. Одоо чи бид хоёр найзууд тэнгуүтэ чи энэ шоунд орсон. Би ямар хэдэн хүнтэй унцсныг нь хин хинтэй унцсныг би жамтай найз болохоор мэднэ. Тэгсэн 10 гэж шатчихсан. Надаа хэлээгүй мөртлөө зөндөө олон хүн байгаа юм байна шүү дээ. тэр өмнөх нь яах вэ чи? Энэ бол Бодлоо шааж ийлээ маа. Сквол тэ хоёулаа цугтаа нэг охинтой унтсан. Тэр нь 10 давцсан бах юм уу? Яа пста яа юу бодоод байна. Бид хоёр шүүгч биш штэ гэх шиг. Гоё юм тий гоё үнэ. 143 гэдэг бол нэрээ no joke. 143. үнэ л хэлсэн шүү. Тийм байна. Тийм гоё гоё дээр алгач идэггүй 143. Ер нь 140. Хөөж 143 is crazy. Энд чинь их сургуультай төгсөд ирж байгаа гэжтэй. За 25 таа гэж бодчихъя. За 15 таагаас секс эхэлсэн гэж бодъё. 10 жил 365 хоног. Сар болгон нэг өөр хүнд олж унтсан гэсэн үг юм уу? 21-тэй юм уу? 21-тэй 15 таагаас эхэллээ. Хагас сар бол 2-7 хоног болох нэг охин олоод унтцсан байна гэсэн үг юм уу?
Яг та байх юм штэ үгүй. Мэн төсөв чадахгүй байна. Гуравтай бол хүн хэлэхгүй шүү дээ барагтай л бол. Тэгээ навтад алдарчлаг юм. Тэгтээ Тэг чи нэг хизэнээс тоолохоо болох ба. Яг харгуу нэгтлэн бодох хүн байна л да 143 гэдэг. Body count айгуусан хөдөлсөн байна те. Заяаныхаа энийг олсны дараа л болох байх та. За ямар тоо дуусчих үү те их шах те. Тоо дуустгүй л чиний одоо давуу тал юм да. Натурал тоо хязгааргүй штэ. Тоо дуустдаг байсан бол чи яана ах шах. Одоо 143 body countтай хад хэдэн x-тэй вэ те? 0 дэс. X байхгүй гэж хэлсэн шүү дээ. За. Player, шо player аваа. Тэгтээ зүгээр юм байгаа шүү. Замбалтаад яваад исэн гэдэг утгаараа биш шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? 7 хоног болох нэг байвал замбалах юм уу? Тэгж хэлээгүй шүү дээ. Чи өөрийгөө л аягүй гоё. Замбалтаж яваагүй л шаавдаа. Зүгээр ингээд юм голоор нь ингээд миний хайртай болсон намайг хайрлсан хүмүүс байгаа л та. Гэтэ тэр бол нэг юм 3-4 сарын ч юм уу тий. Гэтэ үерхээгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм үерхээгүй. Үерхэл гэж тооцохгүй л тий. Ямар гоё юм бэ. Гэтэ гоо яг уу би үерхий гэж асуугаагүй болохоор тэр нь тооцохгүй байгаа юм л та. Тэгээд чи ер нь энэ охин бүр охин нэмэгтэй бүрийг юунд ороод ирвэ фестивал гэсэн сууж. Хэрэв би ингээд олон body count-аач гэсэн би тэр хүнтэй ингээд харьцаж байхдаа бол өөр хүмүүстэй юу суудаж учраагүй. Зүгээр ингээд энэ бол яг цэвэр single байхдаа л бос явдаад байхгүй. One night нь хийдин тэгвэл. Гэтэ чи угаас үерхээгүй юм чи дандаа single байсан юм биш үү шахах. One night бол мэдхгүй нөө. Чи муу нэгтлэн байж шүү. Хаашаа. Гэтэ за байж одоо чи яг хэдэн настай вэ? Тэрийг хэлээгүй шүү дээ. 21. За чи энэ тоглоомд хэдэн настайд орж ирсэн тэгвэл. Тэр чинь амар чухал. That's W question. За яг гоё шүү. Нэрээ яг энэ тоглоомд хизээ орж ирсэн те. 15 таад. За гоо гэхдээ амар гоё шүү дээ. Яг бүх хүннгийн хэлний амар гоё ихгүй. Өдөр алгач хийдэггүй яа. Үгүй хинч гарч ирээ худлаа шааж болох байхгүй те зүгээр за нэг 20 гэж хийснэ. Ингэж мэгэ. Гэтэ яг үнэн ч байгаа нь үнэхээр баярлалаа бро. Худлаа ярьж чаддаггүй байхгүй. Тийм үү. Чиний боовны хэмжээ хэдвэ? Төрөөг зэрэглээ. Хариулчих юм уу? Тийм болно шүү. Худлаа ярьж чаддаггүй юм чи? Нэрээ хариулчих уу те. Гэтэ одоо чи хариулсан нөгөө залууч бас хариулна. Санаа зов. Bro, what the fuck? Ер нь бол яг хэмтсэн юм аа тэгээд 16. Вау. Вау. Энэ олон октод дундаас би ганцаараа вау. Тэгээд миний скилийг нэмчих юм бол 26 болчих واخа. Йоо. Шах те. За баярлалаа. Ямар их тав вэ гэх шах. За миний бро. Чи үнэнч манай бро чи 3 байгааз шүү дээ. 127 3 туухаар ч юу юм бэ? 7 шүү. 42 дахин их. Танай X-ийн чинь нөгөө эрэгтэй хөлбөр нь байна те гэж шахаад. Эмэгтэй хүний бид орол юу хийх вэ гэж хэлсэн чи. Body count нэмнэ гэж шахах. За манай залууг гэхдээ хэлэх юм уу? Тийм заавал хэлэх юм уу? Хэлж болно шүү дээ. Миний харин нурууны хөгжил доошоо орцсон юм байна. Яа. За тэгээд хийдий. Яа, энэ нэвтрүүлээ юу болоод байгаа бэ? Голын имхтэй бүрээс гүйл юунд ороод ирчихвэл гэж бодож шээ. Энд ч нэг бодлоос таадаг, энд ч нэг 143-тай гаяагаад тэгээд яах вэ? За 20 гарсан гэж бодчихгүй. 20 гарсан. За арчиг шах. За 20 гарсан юм байна. За. Яа шахтай. За энэ ямар амар хүн сэдвэр ороод нэ. Улмал хүндрээд их юм те. За манай хоёр маань за тэгвэл яа би энэс гарч чаддгүй шокноос гэж шахаад. Яг энэ баахан body count боол бодогдож байгаа юм ингээд 143 гэхэр чинь бүр юм. Чи бол бүр юм Камасутраг дуусгаад те. За тэгвэл 143 body count-а залуугийн хамгийн дуртай байрлалын сонсъё. Тийм. Нэг биш за 3-ыг хэлье. За 5-ыг хийсэж явах тий. 143 5 гэдэг чинь тий. За. Өргөд хийх гээд байгаа юм уу? Хороодлын өргөөд өг шүү. Ойлгохгүй.
Өргөд хийх юм те. За. Өргөө tiin. Тэгээ дээрээ доороо. Дээрээ дороо. Тэнгис tiin гэх шиг. За. За манай залыг туштай байрал. Cowgirl. Cowbro. Cowgirl гэсэн. Cowgirl. Эсвэл reverse нэж болж байна. Ааха. Байж Ер нь бол болж юм шээс. ер нь бол дээр чинь байж хат л ер нь гоё юм байна те. Зөв үү? Тэнцээ. Чи ер нь өөрөө хэр идэвхтэй байгаа юм да. Гого энэ ч угаасаа хоёр байрлал нь угаасаа тийм ингээ өөрөө ингээ шааж байгаа хөө те. Чи яг Хэрэг цаг магаар нэлэх юм уу өдрөөр нэлэх юм уу? Гэхдээ ер нь одоо нэг юм байрлалаа өөрчилдөг шүү дээ хүн чинь нэг те. Аа. Юу гэсэн. Чи хэр идэвхтэй өгч цаг магаар нэл юм. Өдрөөр нэл юм юу гэсэн үг юм бэ би. Мен бол минутаар хэмждэг шүү дээ. Менийх нь идэх бол минутаар хэмжигдэн. Хараач цаг маг өдрөөр хэмжигддэг шүү дээ. Яг 100% дээр идэвхтэйг за секундээр хэмжиж болно юм шүү дээ. Юу штэ яг нэг раунд дээр бол тэгэл олон солихыг л бодно штэ. Нэг раунд дээр. Снүүц байрлалтай хоёр секс god оруулаад ирсэн юм байна шүү дээ. Бүр амар юм яриадах юм. Зэ. Окей, нэг нь бол бас нөгөө дутууга 20 см гээд нөхцөн те. За манай эмэгтэйгээ үед туштай байрлал нь юу вэ? Эхлээд body count-ыг мэдээ тийм ээ. Хэдэн x-тэй вэ? Хэдэн body count-тэй? 4x-тэй. Тэгээд body count нь нэг 15 мав юм болов. За туштай байрлал нь хойноосоо. хайнасаа. Тийм. Хоёрын аль нь ч тэнцсэнгөө. Энд дээш харж үлдээд нөгөөтг нь бүр өргөө явах гээд байгаа байхгүй. Энэ охинсаа яг тэр хариултыг хэлчихээсээ хүлээжсэн байхад дотор араас угасаа. Аз яванда болох үйл хөтэй тийм ээ. За. Окей. Дараагийн асуулт руу орох гэж. Түрээд чи дагтааш. Зүгээр их шахах тий. За. Болон зүгээр биш юм шиг болоод хий. За. Бид л ер нь энэ би шокноос гарахгүй хэлээ гоё цэвэрхэн асуусан шүү. Би бүр энд яг нэг юм аавра байгаад байна уу? Яагаад би нэг юмд цохогдчихлоо яг тий. Гэхдээ яалчгүй хажууд сэтгэл зүг гимтчихлээ. Дараагийн удаагаас сэтгэл зүгчтэй байдаг юм уу яа. Хажууд нь 143 body countтэй залуу суугаад тахтаа авраас орж ирнэ л тий. За. Гоё мөрөөдлийн болцоо юу вэ? Секстэй хамаагүй одоо гэж байна. Тэр уг нь ингээ хүмүүсийн секси юмыг ярилцах амар зовдөг байсан байхгүй. Эцэг чинь ингээ бүр хангалттай ингээ өгөө шагаад сүултээ ингээ шорконд орсон. Тарих задрах гэдэг шүү яг бодохоо тий. Ямар гоё юм бэ гэх. За мөрөөдлийн болцоо. За. Мөрөөдлийн болцоо нь юу вэ тий? Мөнхтрөөс эхэлж юм. Энэ асуулт мөр амар утгагүй сонсогдож шүү. Юу асуулт бэл хэлчих. Мөрөөдлийн болцоо шинэ. Канадын Луис Мен яг шиг асуулт асуусан үнийг бандсан шүү дээ шүү. Яа юу гэж вэ? Канадын Луис гэдэг нэг нуур байдیں۔ Тэнцээ өвөл очоод яг хөлдсөн багт нь Лана Делрийн Салватор гэж дууг сонсонгоо шөнөөр яг тэнгэр цэлмэг байхад канкигаар болох юм уу? Вау. Канада Луис Лейк. Бат. Дай. Раз Канада руу явъя да. Ямар гоё юм детальны гоё байгаа тий. Ер нь бол угаасаа би яг энийг бүр байнга боддог байхгүй яг юм хостоо олчих юм бол яг Аялал зүгээр сайн нэзэд болоо тийш явна гэж яах вэ? Надад сонсон чинь бүр гоё санагчлаа гэж. За манай маргатын үед. Энд бичлэг байд юм шүү дээ. Шорт байж яасан нэ. Оо. That's crazy. Хоол тийш 33 цагийн нислэгч чаашгүй. Замдаа үгүй шаач юм шүү. $3,000. Окей. Мен энийг зарах шүү зайста. Энийг зараад мен явчих юм байна. Чат. Энийг 20 сая зарах чаа шүү. Анх хүн байвал мен лого бичээрэй. Гişэ. Цаад чинь гарав гişэ. Та надаас байхгүй. За яг бид гэхдээ иймэрл юм боддیں۔ За. Чи ихтэй ер нь сексээс өөр юм боддог юм уу гэж. Миний хувьд шүү дээ ингээд мөрөөдлийн болцоо гэдэг нь нөгөө эмэгтэйгийнхээ хамгийн дуртай зүйл. Жишээлбэл одоо ном унших дуртай хүн байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэх юм бол тэр хүн зориулаад тэр номын санг бүхэлдэн түрээсэл зүгээр хамт байгаа тэр хүний ямар жаргалтай байгааг харахыг хүсдэг. Ойлгосноо? Ойлгоогүй. Ойлгосон юм уу манайхаа? Ойлгоогүй.
Ер нь бол нөгөө хүнийхээ дуртай ямиг хийнэ Нөгөө гэсэн тийм. хүнийхээ хамгийн дуртай зүйлийг хамгийн гоёор хий. Тултал нь хийж өгөн тийм. Тэгээ тэр хүнийг баярлж байгааг харж би кайф авах байхгүй. Тэгээ тэр нь бол миний одоо мөрөөдлийн бол за. Яг хөө зүгээр чамд янз бүрийн тийм чиний санаачлагаар хийх юм байна уу те? Тэрийг л асуугаад байгаа. Ер нь бол угаасаа л тийм шүү дээ. Эмэгтэй хүний хүсэж байгааг юм хийвэл угаасаа л гоё те. Чиний санаачлага юу вэ л гэж асууж байгаа. Гагиж аврах штэ. гадаадаар л аялах байх та. Тэгэхээр 10 жил тэгээд тэгээ тэнд бол Канада бага ингэж үсүүсээ ус орсон штэ. Таиланд. Тэгтээ яг гоё л шүү хүн. Тийм. За манай эмэгтэйг мөрөөдлийн болцоо. Яг гоё хамт дрифтлэх. Эсвэл гоё уралдах ч юм уу тийм машинтай холбоотой юмнууд л гоё. Вау. Манай хоёр залуу жилийн өмнөхтэй юу? Бага. Экскаватор үнэлэхтэй. Экскаватораар дрифт хийхгүй л дээ бро. Хайхгүй яах вэ? Бага. Мото ондог байсан. Вау, яар гоё бэ. Өөр. Гшах тий. Тэр нэг экскаватор мото гэхээр дахиад нэг илүү юм байгаа юм болол гэж бодохгүй. Яг ер нь дрифт хийдэг үү? Хийжсэн үү? Үгүй. Манай эмэгтэй бол уус хийжсэн юм биш үү те? Яг машин дээр ол би хийж байгаа юм симулятор дээр бол хийдэг тийм. Туршиж байгаа тийм ээ. Мэн диктатор бол амар шат шүү. Залуу дрифт сонирхдаг уу? Үгүй тэгтээ онгоц сонирхдаг. Очи сая сонирхдаг л гэж шаасан бол шоо нэг оноо авах байл шүү дээ. За одоо дахиад чи манай прос Онгоцоор дрифтлж болно шүү дээ. Эстетергэр ч юм уу. онгоцоор Онгоцоор дрифтлээ. Тэ болохгүй юм байна л да. Яаш онгоцоор дрифтлээ явж боломжгүй юм байна л да. агаар дэрч тэр чинь болохгүй. Манай залуу амар агаар юм яриад байгаа байхгүй те. Ийм агарын те тэнгэрийн яг уу гэтээ дуртаар бодож юм флай юу? Йоо. Тэг ер нь бол ийм бодит байж болох л байх л та. Яг трейдер хүний хувьд ер нь трейдер гайгүй амжилттай арилждаг бол тийм ээ. Болох байх. Тэг хэдлээ тэрийг шүүмжлэх яг дандаа нэг юм ядуу хүн байна гэж байх гэдэг шахт. Ой, трейдер хүмүүс худлаах те. Яг мөнгө олдог трейдер би нэгийг л мэднэ. Ихэнх нь худлаах. Би хоёрыг мэдх юм байна. Тийм бас гой мөнгөтэй болцоо байж болно шүү дээ тийм. За манай эмэгтэйг жишээл залууд яг одоо гадаад физикэд байдлаас ямар шалгуур тавьдаг вэ тийм. Цэвэрхэн. Тэгээ ер нь хувцан цэвэрхэн гоё. Тэгээд би өөрөө жоох хипхоп юм баггүй юу. Тэгээ яг чөлөөт дуулна гоё. Монголд Тупакийн амаатны охин байна гэсэн юм ээ. Окей. Зэшн одомод өнөрхөө мөксөхаа. Ер нь бол хипхоп сонсдог залуу дуртай гэсэн. за тэгвэл дуртай гаднаас нэг рэпер Монголоос нэг рэпер хэлвэл. Магадгүй манай хоёр залуугийн сонсдог рэпер ч явах юм байна тийм. Монголоос бол яг хэцүү байна. Гаднаас бол Гана гэд байдаг. Ганаг бол одоо яг Комин гэдэг. She getting fucked tonight. She getting fucked tonight. Яа. Ер нь өндөр мөндрийн хувьд одоо жишээл хэдээс дээш залуу байх хэрэгтэй тийм. Өндөр нь 180-аас дээш үйл зүгээр юм болов уу? Яна хин энэ 160-тай залуусаа гэсэн үү? Гэж. Тэг ер нь 180 тийм. За манай хоёр залуугийн өндөр хэд вэ? 82. Вау, бас хөнгө аваад гарчлаа штэ. 80-с нэг холдохгүй бас ойртохгүй тий. Түрүүн би хэлж ирсэн. Миний нурууны хөгжил буруу газар очсон ингээд 75. За тэгээ доор чин 6 байгаа гэсэн үг. Тий. 5 юм уу 80-аас 75 гэсэн 5 сая жүтер нэмэгдсэн бас гоё л юм. За. Тэгвэл red flag гэж боддог зөвлөдөө хэлээд хөө. Эсрэг хөөснийхаа. За одоо манай 5 хэлтэй залуу бас эхлэе. City shower дуу сонсдیں۔ I listen to Joy Sashiman. Эсрэг хөөснийхаа red flag. Нэг юмда хитрхи их донтдог байх юм болов уу? Чамд донтол яах вэ? Чи бас нэг юм шүү дээ. Хэцүү хувийн орон зай байхгүй, ажил хийлэхгүй, тэгээ бас гэр бүл бас аав ээжтэй гарах цаг байхгүй болчиход бас гэсэн. Үгүй зүгээр чамд дондох гэсэн. Чамаг үнэхээр яг ингээ хайрлаа. Тийм яг донтох гэж ер нь бол obsession is bad ер нь бол. Зүгээр хайрлах болон донтох хоёрын орнд бас нэг зураас байгаа болов гэж бодож байна л да. Байхгүй хаа. Тэгвэл байж болох л байлгүй тэгээд. Болгоно штэ, аргална штэ. Ер нь донтолтыг юу гэж Стэйс нурууны хөгжил доош орсон уу? Маних ороогүй. Маних дээш орсон. гэж тодорхойлсон. Донтомтгой эмэгтэй ер нь red flag. Донтогчд дургүй те. Ер нь бол мөрөдө тоглоом, хар тамхи тэгэл ер нь жоохон донтогчд чи ер нь хаагуур явсан юм бэ гэж байгаа. Дандаа юм амар. Чи энэ цагдаагийн ерхий газрын хүн юм уу? Яагаад байна гэж яах те. Хүнд юм яриад их те. Энэ гай бүр яг ингэ төсөөлтөд амьддаг гай хаа. Над чи гэж байхгүй.
Үзэх төвтэй нэвтрүүлэг гэсэн хар тамхины хохирох чээд байна. Харин шоронд морно гэдэг. За манай маргатын үз red flag нь юу вэ? Яг гоо манийхан төсөөл бодит байдал дээр ирсэн л дээ. Шоу жоохон. Шоу жоох. Я би ихтэй яг сайн иргэн ашиглалтай биста. Яа гүлэг. Тэр нь яг шоу жоохын гэдэг тодорхойлолт нь яг ямар юм бэ? Юу буруу юм шоудах ч юм. Яг зүгээр л тий хаяа гардаг бол зүгээр. Гэхдээ ер нь бол Чи одоо жишээл хэр их шоуддаг. За 7 хоногт юм уу, сардаа ч юм уу хэд шоуддаг гэвэл чамд шоу жоохын гэж Нормал вэ. За нормалын насаач. 7 хоногт 3 мөр бол тэгээ шоучнд орчих шүү дээ. Шоучнд орчихгоо тий. 7 хоногт нэг бол гайгүй. За би тэгвэл бүр шоу чи юм байна. Яг нэг бол яг ажлынхаа стресс мессигээ гаргаад явчих болно. 7 хоногт нэг шоудах. Их баха. Би бол их гэж бодож байна. Тий. Тэрэнд 7 хоног болгох шоуд. That's fucking dumb. Ажилгүй шааж байгаа юм шүү. За сардаа нэг бол байж болох юм сонсож байна одоо бол. Ихийг олдог бол шаана. Мөнгөтэй бол сусам шоуд юм уу? 7 хоногт нэгийг бол зөвшөөрөх юм байна те. Гэхдээ зөвшөөрөх үгүй биш л дээ зүгээр яг тиймэрдүү. Йоо энд баахан шоломнууд ирсэн. Хөр чи шийдэх юм уу? Чи шийдэх юм уу гэдэг. За яг та нар шоучин байж болно шүү дээ. Энд бас хосоо хийж байгаа хүний л үзэл бодол шүү дээ. Та эдтэй суухгүй шүү дээ. Тийм жоо 50 үзье тийм ээ. Тийм. Гэтэ яг үнэндээ бас амьдрал дээр те нөгөө нэг аль аль нь бас нэг юм зөкстэй те. Гэхдээ үнэхээр би биндээ хайртай болсон бол тэгэл ойлгоно шүү дээ. Анхны удаад л тийм биз дээ. Үгүй юу? Бүр ингээ хостой болч бүр яг яах гэж шоудах юм ер нь. Ер нь бол те. За ганц би хүмүүс магадгүй те хүн амьтандаа танилцах ч юм уу те хүмүүнтэй уулзах зорилгоор те нэг юм өөрийнхөө сошиал хэрэгцээг хангах гэж шоудж байна. Эсвэл секс хэрэгцээг хангах гэж шоудж болох за. Оо тэгээ надад хайртай бол тэгээд хаяа гардаг ч гэсэн. Тийм гоё ярилцаа байх байлгүй дээ. За. За манай эмэгтэйгээ эрэгтэй үний red flag. Хотолчаас тусдаа хуурдагаас За яг хосын харилцаан дээр гэх юм бол Манай эзэс үл гарсан сарын өмнө юм болов уу? Maybe. Тэггүй. Вэно хоёр шоуд нэг байхгүй шүү дээ. Сардаа нэг удаа зүгээр өдрөөр гэрээсний гарч иштэй орог. Тэгээ нэг уйлралдаа нэг удаа нэг найзуудтайгаа уулзсан болд тийм үү? Гарахгүй дээ гэртэл дуудчих тийм дөө. мөнгөний асуудал ч юм уу мөнгөний хэрүүл ороод ирэхээр ер нь тусдаа эрэгтэй үний red flag. Хотолчаас тусдаа хуурдагаас За яг хосын харилцаан дээр гэх юм бол нөгөө ямар нэгэн байдлаар мөнгөний асуудал ч юм уу мөнгөний хэрүүл ороод ирэхээр ер нь жоохон сонирн байдаг. Ер нь Мөнгөний харилцаа мөнгөний хэрүүл ороод ирэхээр. Яа тийм бол яа манайс тийм мэдхгүй юм амар их байна. Мен зүгээр өөрийнхөө хүснээрээ амьдраа тэгээ тэр нь болцсон болохоор ингээд ялч юу хүмүүсийн амьдралд нийтлээ тохиолдог зовлон мовлон тэр яг үндэ мэн мэдэхгүй л тээ. Баян айлын өнгөтэй шат ивс та байна бүр шок ой. бол хэцүү. Ер нь өмнө тийм хэрүүлтэд тулгарч ирсэн. Гэрэлчээд байна гэж дуудсаар ах урдныхээ үс нэмэл халаа штэ. Ийсэн штэ. money prop те. Ер нь Мэн хагаа бол хашаач. Тийм. Залаад байна. Найзууд нь бүр ямар амар юм бэ? Тийм бүр менежер хүүхэн бүр сануулсан баярлалаа тий. Гэдсэн. За манай өдрийн Нөө кино минут харангууд угаасаа гоё л төрсөлж байгаа л та тий. Хоёулаа байртаа олон молн тэргээл чинь ээлж мөнгө санхүүгийн л асуудал байгаа штэ. Тэгээ одоо тоочг үзэнгүүтээ нөө зах зээл рүү орцсон хоёулаа цогтой 8 ээж аваад хоёулаа өөрөө дарна марна гэж ярьж байгаа харангууд одоо гоё санагддаг. Яг хоёулаа өөрдуулаад тэгэл яг гоо сэтгэл санаагаараа нэг хальт тэрэлдэл уцаарлах үе байхлах гэхдээ нэг тийм баянгын мөнгөний хэрүүлийн сэн сасагдчих. нэвтрүүлгийн спонсор Самыг бол IT бэлдэж байгаа. Тэгээд таргалуулдгоо хамгийн бага клартай PU эмэгтэйдээ өгч байгаа. За манай 5 хилтэнд бас нэг задлж өгч тийм. Энийг үз тушиж кик руу нөгөө юу үзээ да. Доор тийм урд нэг уухан байлгаалахыг задлаад өгчихгүй гэсэн. Манай эмэгтэйсэл wine уух байсан уу? Wine-ийн дараа нь уусаа уулах юм шиг. За манай про PU уух. За. Самыг бол IT аашаа. Тэгэж орж ирж. Хаванаас нэр мөнгө ярьсных ямар хүнийг нэг хүнээс чи та баянууд ч лөө гэж асууж байгаа байхгүй юу. Дөнгөт чинь те баян гэдэг ойлголт чинь юу биш. Баян гэдэг ойлголт чинь болонгууд хүн болгонд адилхан байдаггүй. Хүн болгонд баян гэдэг ойлголт өөр байгаа. Гэхдээ ямар хүнийг би баян гэж бодож байгаа вэ гингүүд чи илүү мөнгөтэй болвол өнөөдөр хийх юм чинь маргааш босоод хийх юм чинь өөрчлөгдөхгүй байвал чи хангалттай баян болсон байна л гэсэн. Тэ. За. Манай эмэгтэй тийм асуу. Түрүүн тэгээд бас нөгөө мөнгөтэй болчвол мөнгөтэй бол их шоуд мод гэж ярьж байгаа л те. You are fucking broke man. Чи мөнгөгүй чи ядуу болохоор шоуч чадахгүй юм байна штэ. Never mind. Яг тулгараад яг ямар шийдэлтэй тарж яг юу вэ? Ямар асуудал байсан бэ? Тэ гоё хэлж болохоор бол
Яг хөө зөвөр миний бодлоор л нөгөө Бизнес нөгөө 2 сая өрөөндөө юм авах санаа байна гэсэндээ тэр юу болсон юм? Тэр үед маань бэлэн мөнгөгүй байсан. Тэгээд бэлэн мөнгөгүй гэж огт мөнгөгүй байсан болохоор авч чадаагүй. Тэрийг одоо нэг захиалах хаа. нэг эрэгтэй хүн гэхдээ мөнгөтэй ч яж болно, мөнгөгүй ч яж болно те. Гэхдээ нөгөө нэг шууд тэрийг одоо ингээд амар асуудал болгоод Мэдэгдээд те. тий. Гэд байж шоуч юм болд юм шүү. Гүү баха. Миний бодлоор шоуж байгаа хүмүүсийг мэдгүй. Мань зүгээр шоуцснаас зүгээр PC тоглосон гэж санагдаад байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар нэг юм коп хийх механизм л гэж бодоод байгаа ш. Эсвэл юм хийх юмгүй ямар нэгэн байдлаар чөлөө цагаа өнгөрөх хоббигүй хүмүүс л байгаа гэж бодоод байгаа. Одоо манийх нь хобби ч юм уу ингээд стрессээ гадагшлууч юм уу тэр ингээд аргыг болгон байна тоглоод ингээд шийдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр л ямар ч тоглоом тоглолтгүй ямар ч спортоор хичээлдэггүй хүмүүс тэгэл мөнгөтэй болохоор шоучна. Стресс тэрэ шоучна, ганцаартаараа шоучна. Тэгэл шийдт юм шүү гэж боддоо шүү дээ. Надаа шоуд хүсэл төрдгүү шалтгаан бол би бол тоглоом тоглолтог. Тэгээд нэгсэндээ ямар нэгэн байдлаар хүмүүс тийм шалтгаан үүснэ тэрийг яаж шийдэх вэ гэдэг нь хүмүүсийг бол нийтлэн тэгээ шоудах байгаа том болж боддог шүү дээ. Шоудахгүй бол дайзууд байхгүй болчтой шүү дээ. Бас үнэн. Ер нь бол одоо ингээд миний нийлж байгаа хүмүүс болонгуудтай манай цуг тоглолтыг найзууд л байгаа юм л да. Yes, надад шоудыг найз нэгч байхгүй. Өөр ажлын найз юм уу бас тэгээ тоглолтыг стрим хийдэг. YouTube хийдэг хүмүүс л байгаа. Энэ ч найз эд чинь тэгэл ямар нэгэн байдлаар цугтаа хийдэг нэг юмтай хүмүүс л найзалж байгаа л да. Тогтмол хийдэг юмтай. Одоо би жишээ нь хүмүүстэй уулзахдаа ч юм уу би мөнгөгүй байсан ч гэсэн яг тэрийгэ зохицуулаад уулзаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг одоо миний хажууд байгаа эрэгтэй хүн гэх юм бол ерөн сонио Гарч ирсэн ээ. тий. Хараа тавгай нөө гэж. Би яг нэг хүнтэй уулзчихсан чинь шууд ирснэ. Пивний мөнгө байна уу гэжсэн байхгүй юу. Йоо. Тий. Байн. Гэтэ чамд өгөхгүй. Тий ерөн. Ер нь тийм шүү дээ тий. Нөхдөд өнтөө уулзах ирчээд пивний мөнгө асууж ингэдэг ч одоо 143 боодыг авнаас бүр илүү байж болохгүй юм байхгүй юу? Яа, нөгөө гай чимээца. Үнэ шүү. Хаха X санаад орчлоо. Болцоон дууж гарч ирснээр гинт мөнгөө түрээсэнд өгчлөө мөнгөгүй болчлоо гэж. Нэг талаараа чамд юу гэдэг өөрөө ингээд түрээсэнд мөнгөө өгсөн мөнгөгүй гэдгээ хэлж байгаа гэдэг чинь нэг талаараа сайн байх. Гэхдээ юу харилцаа яруудаа үргэлжлүүлсэн хэрэг дотн болсноосоо шалтгаалах байх л та. Нэг дөнгөж танилцсанаа тэгж ярил бас тэнэг л санагдах юм байна. Аль хэдийн юу гэдэг ингээл нандилаа холбоно гэж бодсон хүмүүс бол тэгэл яг ийм асуудал тулцлаа да мөнгө алгаа гэдэг ярилцдаг л л үү. Тийм бах аяар муухай шүү. Ер нь бол эмэгтэй хүнтэй болцож байгаа бол өөрийгөө бэлдсэн байх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь тийм үстэй тий. Тэр чинь үнэ хүндлээд тий. Нөгөө үнэ хүндлээд бас тийм байгаасаа гэж хүсэж байна. Залуучуудаа мөнгөгүй бол битгий айлын охиныг зовоо аашаахгүй тий. Гэхдээ мөнгөгүй гэдэг нэг амар мөнгө биш шүү дээ. Тэр чинь тий. Нэг юм тодорхой хэмжээний. Ядаж нэг пивний мөнгө тий. Тий. Ядаж пивний мөнгө битгий асуугаа. Ядаж нэг пив нөгөө охинд авч өгчөө буцаагаад 2 пив авч болно шүү дээ. За. Окей. Тэгвэл хэдлээ шууд тоглоом руу орчих. Манай өнөөдрийн 2 ивент итгэж байгаа тийм та бүхэн харж байгаа. Sam Megolite, Hardest 2 хамтран ажиллаж байгаа. Тэгээд бас энэ болзоон дээр тулгардаг асуудлуудыг бас мэдэхгүй. Бас нөгөө талаараа бас ингээд огт ингээ гадны өнцгөөс харж байгаа хүний опинион бас нөхөлтэйж магадгүй. Тэгээд мань одоо юм хуцаал хийдэж шин. Спонсорын нэг богинохон тоглоом байгаа. Тэгээд тэрийг тоглоод хэрвээ одоо манай энэ даалгаврыг биелүүлж чадахгүй бол шийдэлтэй байгаа. Тэгээд өмнөх дугаар үзсэн байх тийм таад маань. Тэгээд тийм шийдэлтэй байгаа. За тэгэхээр шууд нь тийм өстэй. Одоо миний стрим дээр одоо миний үзлүүдийг сонсохгүй бол өөр нөхөд сонсох юм байна. Мөнхтөр Солонгоо 2 маань өдөөс харж агаад тулгая. Одоо 3-2-1 гэт 2 маань cheers гэхтэй шүү. За. Мэдрэмжээр. За. Солонгоо чиний зүүн талд мөнхтөр байгаа шүү. За. Окей. За мөнхтрөө чиний баруун талд Солонгоо байгаа. Одоо ингэ. Тийм тэгээд одоо тийм. Одоо та хоёрыг тгий шүү дээ. За мөнхтрөө чиний баруун талд гэж би хэлсэн тийм ээ. За. Аха. Саяны нөгөө нэг аим механик эргэлтэй шаа миний браа. За, voice-ийн шүүгчиг. Яа, энэ сайн шаагаад байгаа. Яг ингэ шааж байгаа. За, юу явах хэвчээ шүү. Ингээ гой дуурах хэвчээ шүү. За. За, 3 2 1. Oh no. Оо, ямар хурууч үрчлээ тий. Ядарсан шаа. Тий, манай залуу ууланд тулгачиж гараа урд нь барьсан. Зориуд юм аа шиндэж идэг. За, урахгүй шахтай. Дахиад нэг үсчих юм уу? Үгүй дахин гэж яахгүй штэ. Амьдрал чи өөрөө дахит юм уу? Яа. Чи дахит. Хэд дахит? 8, 9, 10. Тэгэл явна штэ. Явна. За тэгвэл нэг нэгчих. Тэгээ чи чадахгүй бол тэгээ жийж штэ бро. За 3, 2, 1. Чадахгүй бол 8 шийдгүүл штэ. За. За тэгээд сайхан. За, булгаа булчингараа гэж ин штэ бро. За, шийтгэл нь болохоор юу байгаа? 5 их шгийг хамгийн секси гэрлэх хэрэгтэй байгаа. А, И байхгүй. А, Хоёр хоёул хэлнэ шүү за.
Жисээ өөрөө амар Тэгээ та хоёр маань хоёулаа оноог уулчлаг уучлаа. мэгтэг гэдгсэн шүү. За одоо нэг гэж. Аа. Сексигээр. За. Өшөө сексигээр. Аш. Оо. Ийм секси байхгүй гэж бах те. Яагаад намайг тамлаад байгаа юм бэ? Тавлаа да. What Чи залуураа билээ чадаагүй болохоор тавлж байгаа шүү дээ бро. би гэхдээ оноог уучлаа. Энэ бол шудраг юу гэж бид нар бодож байгаа байхгүй. Тий. За. Би чамайг аль болох баруун эргүүлсэн тий. Чамд боломж байсан уу байсан. Тэгээ би чам бүр нахиулсан тий. тий. За. Nice. Дахиад илүү. Тий цаана 4 үсэг үлдсэн бараа. 8 нахин гэсэн залуу нэг нахих үйдэг шаах үү. За Энэ гурав уруулаа шалгаж ба эмхтэй нэг юм яриаггүй шүү дээ. энэ бол чиний талд байгаа шүү бро. За. Одоо 3 хүн үлдсэн. Энэ ямар үсэг байсан бэ? За. Чаос. За дөө. Nice. За яарсан ажтай даваа өдөр алаач яа. Амжилттай биелүүллээ тий. За манай эмэгтэй. За манай биелүүлээ. Одоо л скил харуулна да. Яар гоё ичт юм бэ тий. За басан гэж. Авлаа гэж. Бодлоо цаана байгаа шүү. Бага. Тэвлээ. Би бүр мартчихлаа шиний аяг нь аюул чинь. Юу яадаг лээ гэж. За одоо он үз. Ааг нисэн мө. Хилэг байгаа тий. Би бүр самууц. Ёо. За хилээ ямар гоё юм бэ. За нэвтрүүлгээ зогсоо гэж. Сая арай өөр орсон. Нэвтрүүлгээ. Стежинко хэлээ гэж тий. Ганц хоёр бол байх штэ тий. Яна манай маргад маань бүр тэнд. За одоо маргад маань бас тулгана манай эмэгтэй тий. Тэгээд Одоо вайн авчих. тий гэж юу? Тий. Вайн авчих гоё юм шиг. Тэгэл нэг тоглоом шүү. За окей. За тэгээ. За манай вайны класс аваад ирж тгөө хоёр ширхэг. Вайны класс. Гэтэ эхтэй хүн секси их шиг хийлэх. Эмхтэй хүмүүс тийм хүслээд юм болов тий. Эхтэй хүмүүс толгойд эмхтэйчүүд ингэж дугуур гой сонсож байгаа байхгүй юу? Эмхтэйчүүд энэ эхтэй амар секси дуграасаа гэж боддгийм болов. Хүн байдаг шүү дээ. Бодно штэ. Окей. Хөөрсөн вайны класс авчих. Бас үзэгчдийнхээ бас тий. Эмхтэй үзэгчтэй савж үлдэх гээд байгаа штэ. Окей. Өөрөө л явах юм шиг. Спонсорхоо hard disk хэсгээр орчээ. За манай хоёр маань өөдөөс харж байгаа бас cheers гэстэй. Стээс 7 их шиг явсан. Үгүй явахгүй. Үнэгүй ихгүй штэ. Ганцтай бүтээх хаар дис гэдэг. Тэр одоо ганцтай бүтээх Тутам бүрээ монетайз хийх хэрэгтэй байхгүй юу? За. Мань хийхгүй л байгаа л да. Энэ тэгж монетайз хийдэг гэсэн энэ лайм реклам яваад стрим явж явах байсан. Окей. 3 2 1. Оо энэ болчихжээ гэж байна. Ямар хурдан болчихоо гэж байна. За байж байгаа. Зүрж ууш штэ бороо. Зүрж уух хэрэгтэй шүү За. За зүрэл гой зөрөөд очие. За. Одоо өөрсдөө гой мэдрээд те. Оо за жоохон ашиг. Далимдуулаад те хажуугаар нь. Вау. Тавьж болоо шүү. Уусан ч болно те. За. Окей, манай тайд маань өөрсдөө нэг Вайн ууч чаддгүй. За асуулт бас байна уу? За, маргад Missing 3 2 1 трейлер надад байх хэвээр. Орд нь юу юм бол? Орд. Вау, би амьдрал анхудаага орд сууж байгаа хэрэгтэй. Ихэр. Yes. Ихтэй хүн орд асууж байна. Анх удаа. Та 6 итгэдэг үү? Гшихтэй. Энийг ер нь өөц болгондоо асуух юм дөө. Ер нь хүмүүс орд асуудаг болохоор. Мэн 6-нд итгэдэг болсон. Тэгээ миний итгэдэг 6 арай өөр 6. Ана залуу юу орд вэ?
Би хумхын орд. Тогрдог уу? Хоёулаа агаарын ордолтой. Араараа ордог. Агаарын орд. Агаарын орд ёо. За манай эмэгтэй одоо ясах асуулт байна. Чи нөгөө сонголт хийх болохоор Хаанд асуулт юм байна. Нэг үрчин дээр 4 жил асуулж байна. 4 5 жил асуулж байна. Ковидоос хойшлц асуулж байгаа хэр чин те. 21-тэй энэ чи 25-тай те. 21-тэй нь Би чи одоо 28-тай хүн бохгүй юу? Тэгээд ёо. Их чи өнөр зүгээр үү? Анагийн дүү байж гэх те. Их чин чамаа хүлээнэ. яха надад Зурхаан хараал муудад асуулт штэ. Очруу цагаа авахгүй амраа. Би бол үрчин дээр цагаа аваад асуулт. Ямар өдөр хамаагүй л тэгэл та. бол зүгээр. Гэхдээ хоёр залууд одоо зүгээр үү те? зүгээр үү те? Гэхдээ тийм эрэгтэй хүнд бол нас хамаагүй сте. Нас зөрхөөс гээд тийм ээ. Нас нь бол хамаагүй л тий. Тийм нас хамаагүй. За манай Мөхтрөө. Хамаагүй. Манай өмнөх X манд дандаас ихч байсан. Вау, гайхалтай. Ер нь их Таарт нас хамаатай чат. Хамаагүй юм биш үү? За одоо юмнуудаас хамаагүй асаа гэж шах те. Тэгэхээр нэг 25 хүрээл нэг жоохон өөрийгөө нэг жоохон том болчихсон гэж бодоод байгаа шүү дээ. Манай 18 шүү. Гэтэ яг маань 25 хүрэхтэй өөрийгөө жоохон том болчихлоо гэж бодсон. 20-тай байхад те стрим хийж хийжсэн сэтээс те. За юу энэ асуулт юм ээ гэж бодоод нэг. Муучхан бар болцсон. Юу ч аа. На чамдаа сонсч байгаагүй шийдэ шүү. Тэгсэн яа шат юм бэ те. Наад их чи муучхан бар болцсон байхаа гэж. Минэс later гэж шах байж идэг шээ. асуух юм одоо ингэж шууд болцоон дээр одоо шийдвэр гаргахад асуух юм байхгүй байна гэсэн үг үү тийм шүү. Шийдвэр гаргахад Би бэлэн. эмэгтэйгээс нэг асууж байгаа. За. Ер нь найзууд гэлтгүү ер нь бол яг ер нь хосын харилцаанд нөгөө хүнээс яг юу ч н анзаараасаа гэж яг хүсдэг ба яг гадаад төрөх сэтгэл эсвэл оюун бодлын хувьд ер нь бол яг юуг чинь хүмүүс анзаарахгүй тэгээ яг тэрхэл хүнийг анзаараасаа гэж боддог бай. Вау. Одоо надаас гэсэн үг юм уу те? Аха. Тийм. Яг анзаараасаа гэхээсээ л Миний одоо давхраа тань үү? сонирхол өөр идэв штэ. Тэгэнгүүтээ одоо би хөөрхөн жиж болон царамаатай жиж болон ямар ч жиж болон тэгэнгүүтээ яг би сонирхол нь байгаад миний бүх юмыг хөөрхөн болгож харж ивэл тэр чинь бас гоё байхгүй юу? Тэгэхгүй би ингээд Үнэхээр яг товч бөгөө тодорхой маш гоё хариуллаа. Манай залуу хүссэн хариулт авч чадсан уу? Тий, ер нь бол авчлаа. За. Манай Тайван Саний асуултанд уу? үгүй зүгээр чамд асуулт байна уу? Чи Тэг хүнээс юм хүснэ сонирхлээ. Энэ нэг маань анзаарчаасаа ч юм уу эсвэл үгүй хос биш байлаа ч зүгээр рандом хүнээс хосоосоо ч гэсэн хамаагүй нэг юм хүлээхгүй юм санагч би бол. чи манай 5 хэлний асуултанд хариулж яах гээд байгаа юм бэ гэж шах тий. Надаа байхгүй. Байхгүй тий. За. За тэгвэл одоо нэг тэрэлцэж үзье тий. Хөрөлцөж үзье. Хажуудах үнэ мэдрий тийм ээ. Тий. Гоё мэдрээ. Яа нэг их тусаад байсан ч юм уу. Сая Орой болгон шамбига шаа. юм чи одоо үгүй Мөхтрөөс эхэлсэн. мөнхөөс эхэлсэн чи одоо маргадаас эхлэе. Тийм. Манай ай бит нөө. Босээ аяа өгье. За. Манай ихтэй мик нааш өгч. За, баруун талд нь маргад байгаа. Вау. Тайван. Дахиад тэрийдэж боллоо шүү. 6 жилийн өмнөөс үздэг байсан. Сэтгэл судлаатай шилцоо. Дэрж яч алга малга байхгүй юу? 13 байсан. За. Одоо мөнхөд тэрвэрлээ. За мөнхөө гэлж. Өгөө одоо энийг бас одооч үзчихэ. Гэргэлтэй хийгээд баруун талд нь солонгоо байгаа. Yes, my IMs are best. Яг энэ хоёр дахь зэрэглэлээр яг яаж ч өсөөс өнийг оноо аваад байгаа. Чи миний. За манай солонгогийн сэтгэлийг сонсъё тийм ээ. Хоёр залуу хоёулангийн одоо өндөр нам бүх юм одоо мэдэрлээ те. Сэтгэл мэдрэмж гэх юм уу? энд болохоор айгүй гоё үнэртэй юм байна. Вау. Тийм гоё үнэртэй юм байна.
Энд болохоор аюу гоё тийм бас гоё дулаахан мэдрэмж өгч юм. Дулаахан мэдрэмж. Энд жоохон хүүтэн шааж байна Жоохон халуунтай. Жоохон халуунтай юм уу юу бараа гэж шах тий. Тийм. Хүүтэн гоё үнэртэй. Халуухан муухай нэртэй. Тэгээд 143 body countтай ч хүмүүс мэдчихэж чинь хүмүүс чантай бас нэг wild cheat хүсэж байгаа эмэгтэйчүүд бас байгаа л та тий. Тэг мэдгүй ер нь сэвтэй болчих واخа тий. Шууд ингээд тий зах зээл юу ингээд шууд 80 өөр хомигдох واخа. Яаж байгаа юм бэ шүү тийм ээ. За та гуравт маань гоё нэг нэгээс асуух асуулт байхгүй бол манай эмэгтэй хариултаа гаргах бил нөө. 143 та мэдсэн сойш зүгээр шууд body count-тэй тоо зөв geometry progressor багсаа шааж нэстэй. Тал руугаа гараа заах юм байгаа шүү за. Бэлнүүд ээ. За бүгдээрээ 3 тоолоод манай эмэгтэйг хариултыг сонсно. Манай эмэгтэй маргад таалагдж ивэл баруун гар тишээгээ. Одоо манай төрөө таалагдж ивэл зүүн гар тишээ. Мөнхөө таалагдж ивэл зүүн гар тишээ. Төрөөг таалааш явахтай ингэж. Чи бороо сонсогддог шүү. За. За бүгдээрээ 3 тоолоод хариултаа гаргая. За 3 2 1. Вау. Я. Мөнхөгч нэг таалаагүй л байх таа гэж би бодож байна. Яч линий сонгож идэл гэсэн байна. Тэгэхээр гоё хариулт байлаа. За гоё хариулт байлаа гэж. Гоё сонголт биш үү те. Хариулж идэх шээс те. За энэ. Манай хэд мань одоо нүдний болтоо авч болно. Манай 3 маань 3 л нүдний болтоо авч болно. Аяа яваарэ. Хай те. За та гурмаа нэгнийхээ нэг баяр. Баянд бас нэг оноо авчлаа. Тэнд лойдорны 5 оноо авсан. Рүүж мэдлээ шүү дээ. Тийм. Одоо яг ингээд төсөлж ирснээс хэр өөр байв те? Яг гоё сэтгэл нүдний болтоо. Яа манай айтмаа гарч ирээ зүгсээ. Яа. За. Сэтгэл ямар байна те? Манайд гоё хэлийдэх үү? Болтоо аваад бас гоё асуух асуулт байвал асууж олно. Нүд амар гялбдаг гэж бодсон чинь бас гайгүй шүү. За манай шоу Яана. яах вэ? Охноо. Тэгээ ер нь бол төсөөлсөн шиг л байлаа л да. Яг хангалттай яг миний сэтгэл таарахаар үзэсгэлэнтэй үздэг байна. Вау. За манай маргад үед. Ерөөсө төсөөл өгөлтэй. Тэгвэл охин байна. Тэгвэл. За. Бүхэн бүдөө өвсөнд гэж нэрээ. За. Шиг харж. Солонгогийн шийдвэрийг сонсъё. За. Эцэн бүр. Сонсъё. За. 3 2 1. Вау. Ороо эцэн бүр. Чи Ашгүй гурлахнаа шавдахаар боллоо. За. Энэ шийдвэрийг те? Yeah, sure. Why not? Оо. Ингээд хэлж. За. Айдаа.